Сайн байцгаана уу, тайл нэвтрүүлэг маань эхэлж байна. Энэ удаад Сэлэнгэ аймгийн тамгын газар болон Тэнгэр тайлах холбоо тэрбум мод төсөлтөд хамтарснаар Сэлэнгэ аймагт ээж модны цэвэрлэх, дээрээс нь аймагта их галын тахилга болон мод тарих аянг хийхээр манай холбооныхан нэвтрүүлгээ эхэлж байна. 21 аймгийн эхлэл болгож Сэлэнгэ аймаг Монгол улсын хоймор нутгаас эхэлж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд тайл нэвтрүүлэгтэй хамт байгаарай. Тайлал нэвтрүүлэг маань үргэлжлэн тайлал нэвтрүүлэг 2 төсөл нэртэйгээр 21 аймгийн хүрээнд дахин хийгдэхэр боллоо. Жил бүр уламжлал болгон зохиогддог хоггүй Монгол 6 аяны хүрээнд байгаль их дэлхийгээ хайрлан хамгаалъя. Мод тари урайндор Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар Тэнгэр тайлал төрийн бас байгууллага болон тэрбум мод төрийн бас байгууллагууд хамтран Сэлэнгэ аймагт анхны нэвтрүүлгээ эхлүүлж байна. Уул усан дээр одоо тохоо хэрийн яндар босгочоод хадаг өргөөд сүүлийн үед одоо шүтлэгж ихсэн. Тэгээд одоо багтахгүй хугацаанд зэрэг овон дайрын шидчих яваад гэдэг. Ингээд замбараагүй болж ихсэн. Номтой, дүрмтэй, тэг зогсдог газартай өргөцтэй. Ингээд хон санаад нь ойлгуулж ингэхгүй зүгээр өхөр малшиг очоод тэнд зүгээр мотон тойрол мөрөгдгөр сүгэн застдаг засаад одоо бараг долоохоос хуу явж байгаа. Тийм байхгүй. Тэгээд энэ дээр хүч нэмээд одоо төм олноороос өсгтэн олноороо ингээд дагаад ингээд хүн хэлээрэмал хөлөөрөө гэдэг юм болоо тэр сайхан болно доо. Сайхан ирээд сайхан болно. Энийг тогтчулж ирээд ингэх юм болоо да тэр. Ер нь одоо гайгуул болоод байгаа юм те. За танд маш их баярлалаа. Тэгээ бид хэд очиж үүлээ хийчихэд бас танд эргээд бас хэлнэ. За бид хэд явсаар хагаад Сэлэнгэ аймгийн ээж модон дээр ирлээ. Тэгээд энэ ч зан үйл хийхээр басан. Тэгээд ямар зан үйл вэ гэхээр энэ хадаг одоо Монгол улсад маш их мухар сүсгийн хэмжээнд маш их хэрэгэлдэг боллоо. Тэгээд дээр үед бол бид нар монголчууд бид нар самбаа хадгийг хүмүүстэй барьдаг. Нэг самбаа хадаг, нэг адууны үн хүрдэг байлаа. Одоо бол хятадууд энийг хогоор үйлдвэрлэж байгаа. Тэгээ монголчууд бид одоо энэ байгаль ихтлгийдээ энийг хадаг тавьснараа энэ байгаль дэлхий яг яах юм? Энийг тавьснаар байгальд хор хөнөөл болно гэхээс хизээч сайн сайхан зүйл ирэхгүй. Тийм учраас бид хэд нийлэн одоо энэ ээж модон дээр байгаа бүх энэ хадаг яндрыг буулгах ийм зан үйл хийхээр ирлээ. Тэгээд одоо үүлэндээ оръё доо. Амар шүү дээ. Энэ хамгийн гол нь юу л дээ нөө байгаль буцаад энэ хадаг чи өөрөө ингээ хийсэд байгаль очиод яхаараа хогл болно л доо. Тэгээ хорл болно гэсэн. Хогоо боловсруулаад хадаг болгоод Монгол руу гараад зарангууд манай монголчууд энийг авчиад хоймортой залчна гэдэг ойлголт. Тэгээ бид нар энэ хогонд мөрөгслөөрөө өнөөдөр яг юунд хүрэх үү гэдэг чинь сонио асуудал болоод бас өвчлээ. Энэ ягаад бид нар заавал энэ модон дээр ингээд тавьсан байгаа хадгийг авч байгаа. Тэр ийшээ ингээд хийсэд байгаа байхгүй. Тэгээ байгаль очиод өөрөө очиод хор хөнөөл болно. За сайн байна. Нөө одоо ингээд хоймор нутаг бас арын сайхан Сэлэнгэ хангаатаа ирээд бид бүгд өнөөдөр зан үйлээ хийгээд эхлэлийн тавиад байж байна. За ингээ уул усандаа өөрсдийнхөө мэдүүлээд хийх гэж байгаа зан үйлээ утга учир нь гаргаад бас ээж модоо тайлж дахиад аргадаад одоо зан үйлийнхээ эхлэлийг тавиад явж байна. Нүүдлийн соёлын аж ахуйтай одоо байгаль хангаагаа дээдлж
зүү тогтлоо аргадаж тайлж эртнээс авсан өв соёлтой эдүүгээс өнөөгөө дамжсан ийм том өв өрөнгө түүх баялагтай улсууд одоо нутгийн ард түмэн болоод Монгол түмэн маань өөрсдийнхөө сүсэг бишрэл тийм ээ өвөг дээдсээ даатхан залбирж өдөөгөө хүртэл ирсэн ээж хайрхан маань өнөөдрийн байгаа байдал маань одоо энэ мод ер нь бол баг хатаад ингээ өвчгсөн байгаа даа байхгүй. Тэгэхээр бидний сүсэг бишрэл өнөөдөр юунд хүрэж байна гэдэг бүгдийг бид бүгд эргээд харах цаг маань одоо нэгэнтээ болчихсон байна тийм ээ. Тэгэхээр бид бүгд өөрсдөө сэтгэлгээгээ өөрчлөөд уул усаа дээдлж хүндлэж байгаа бол онгон дагшин байгаль чигээр нь хайрлж дээдлж явах юм бол бид бүгдийн хайрлаад байгаа өнөө өв эрдэнэ энэ сайхан хангаа дэлхий эзэн л ус эцэг өвгөд маань амар сайхан байх болоо гэж юу нь бол үндсэн дээрээс бид бүгд эндгээр үйл ажиллагааг эхлүүлээд өнөөдөр эхлэл тавилтыг одоо Сэлэн нутагт эхлүүлээд ингээ явж байна тийм ээ. Хоггүй Монгол 6 дахь одоо аяны хүрээнд Сэлэнг аймгаас эхэлж байгаа үйл ажиллагаанд оролцоод одоо өөртөө таниулж мэдүүлээд өөртөө зан үйл одоо өвгдөөс одоо ирсэн зан үйлийнхээ дагуу одоо энэ нутагта уул ус хангаа бүгдийн сайхан дуудаж аргадаж мэдүүлээд одоо бүх үйл ажиллагааны эхлэх тавьсандаа баяртай байна. Тэгээ одоо энэ хүмүүс ч их зовлонтой юм. Хэн нь одоо юу гэж шилжчихд юм байгаа. Ээж модны эндээс элсийн авбас сайн байдаг гэд хүмүүс нөгөө элсийн авч явсаар байгаад энэ гараад ирсэн. Гэтэл яасан хүмүүс ирээд мөрөхтөр одоо наадлын золцгомын хаар үндсэн ийм газар нутгаас баг одоо 30-40 см дээшээ гарцсан байна. Сая түрүү нэг их ч ингээ ярьж энэ модны мөчрийг ингээ идэх юм аа хүмүүс. Нэрээ нэг сони штэ. Харин тий. Та тэр талаас нэг хэлээч. Тэр манай хүн бол сайн мэдэн тэр. Яг тэгвэл яг ийм зулцхан мод энэ араас гарч ирсэн байхгүй. За маста энэ яг л ээж модтой төстэй мод бол манай хүн чинь. Одоо бид тэр ч одоо энэ Сэлэнгэ дээр баг энэ шаамар сумын нутаг дэвсгэр дээр анх одоо 40 гаруй жил болж шүү дээ. Яг хөл тавьснаас хойш хоёр жоохон хүүхд иржсэн би тэр. Тэгээд яг чинь энэ ээж авгаа мод гэдэг байсан шүү дээ. Авгаа дэвсгэл гэдэг байсан. Тэр чинь хаалттай нэгэн байлаа шүү дээ. Өөр юм тий. Тэгээд яаж яхад яг тэр чи ягаад энэ авгаа мод гэсэн бол энэ мод чи угаасаа ингээд сууж байгаа айл авгаа хүнтэл төстэй байсан л авгаа мод гэсэн байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй төстэй мод энд орсон гэсэн чинь байхгүй. Идсэн. Тэгээд тэр чи ягаад өчнөө эцэн гэхээр одоо энэ нарс модоос чи жижигхэн жирдсэн борцоо гарна шүү. Одоо удахгүй. Одоо 5 сар гаргаад наадуу чи нэг яг ийм хөөхөн бондоосон болоод ирнэ. Тэр үедээ навал барины шинтэйгээ зарж гин. За юунд сайн гэдэг мэдхгүй бараг л уул нарс мод шиг мөнгө наслна гэдэг юм хайшин тий. За тэгж хөвчөлхөнд орончсон л. Тиймэрхүү утгаар модоо идчихэд байна. Боловч одоо ердөөсөө авчиад дуртай газар одоо тэгээд талигаачиг нэг гүүрээр гарангуут нь төрүүлж чал нэг хадаг уяад байна шүү дээ. Тийм тэгэхээр энэ бол уг нь эрхэм дээд төстэй хож одоо ингээл хайдаг дээгүүр нь тэгэл имбүүд дээгүүр доогуур нь гатчна шургана энэ бол болохгүй. Төрийн бус байгууллага Тэнгэр тайлал холбоо Сэлэнг аймгийн засаг дарганы хамгаалалт газраас санаачлан бид ээж модон дахин амьдруулъя гэдэг санаачлагыг гаргаад өнөөдөр энд ээж модон дээр ирсэн байна. Тэгээд хань харагдж байгаа ээж мод бол бидний буруутай үйл ажиллагаанаас болоод одоо сүү өргөх, хадаг ууих, торгоор ууих, боох зэрэгс болоод ингээд ээж мод өгсөн байна. Тэгээд яг хой талд нь бид хамтдаа шинэ ээж модоо шинээр амьдрууллаа. Тэгээд энэ шинээр амьдруулж байгаа ээж модыг хүн болгон одоо усалж, ундаалж тэхөх хаа. За бид нар энэ ээж модон дээр ирээд маш их хэмжээний юм арх хэмжээ тавьсан байгааг харж байна. Тэгэхээр ер нь бол энэ өөрөө л бас л нөгөө буруул шүтлэг юм яваад байгаа юм шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд монголчуудаа энэ архийг тэнгэртэй л өргөе. Түс энэ чи авчирч хог болгоод яах юм бэ? Энэ аваар байгаа амьтад энэ архийг уухгүй идэхгүй. Энэ ингээл бас л хог л болно. Тэм учраас хэдүүлээ бас энэхүү зүйлээ бас бодгол хэрэгтэй. Модон зүүсэн болон тойруулан зүүсэн хаяг болж байгаа энэ мохоо хатыг цэвэрлж байна. Дээрээс нь бид хуучин сайхан том залуу мод байсан ээж мод гэж дахин шүтжсэн модыг монголчууд маань буруу зан үлийнхээ өрөөнд одоо сүү хадаг торго дурдангаар ороосны үүднээс одоо ингээд өгчихсэн байгаа. Тэгээд Тэнгэр тайлал холбоо төрийн бус байгууллага Сэлэнгийн засаг дарганы хамгаалалт газартай нийлээд ингээд залуу сайхан ээж модыг бид яг хойдолд нь тарилаа. Тэгээд энэ үүдэн дээр 2025 оны тэрбум мод үндэсний хөдөлгөөний өрөөнд 2025 оныхаа ингээд мод тарих үйл ажиллагаа ингээд Тэнгэр тайлал холбоо болон Сэлэнгийн аймгийн засаг дарганы хамгаалалт газар төрийн бус байгууллага ингээд үйл ажиллагаа энэ сайхан үйлдэлээр эхэлж байгаа туйлын их баяртай байна. Тэгээд ээж модон дээр ирж байгаа бүх сүсгтэн олныгоо яг ээж модныхаа хойд талд тарсан залуу ээж модонд сүү биш ус авчирч усалж залуу ээж модоо ургуулж одоо ээж модоо амьдруулъя гэж уриалмаар байна та бүхэндээ.
Монголчуудын сэтгэл бол маш гоё байна. Бид нар ингээд бөөнөрөө жил болгоо энд мод тарьдаг. Тийм. Мод тарихад миний сэтгэл санаа амар гоё болж амар тухтай юм шиг санагддаг. За өнөөдөр Сэлэн аймгийн хувьд тэрбум мод үндэсний хөтөлбөрийн зөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. За энэ зөвлөгөөний үеэр одоо бас мод тарих үйл ажиллагааг Сүхбаатар хоттой бид хамтдаа хэрэгжүүлж байна. За өнөөдөр энэ одоо бас Улаанбаатар хотоос Тэнгэр тайлал холбооны одоо гишүүд төлөөлөл маань ирж Сэлэн аймгийн одоо ээж модыг бол одоо хадагнаас нь салгаж байгаа энэ сайхан үйл ажиллагаа сая явагдаж байна. Тэгээд мөн одоо бас тэрбум мод төрийн бас байгууллагын хамт олон ирсэн байна. За энэ аймгийн байгаль орчны газар за Сүхбаатар сумын ерхий боловсролын спортын одоо сургуулийн хүүхдүүд маань өнөөдөр бас энэ 40 үхрийн нүдний модыг тарьж байна. Тэгээ одоо бид энд жил болгон одоо мод тарьдаг. Энэ модоо өнөөдөр ингэж цэник услага хийх ийм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. За Сүхбаатар хот 14 хоногийн одоо бас энэ мод тарих дор хаяж одоо мянгад модыг шинээр тарьж тарьсан модоо услах, арчлах энэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За ингээд бидний хийж байгаа үйл ажиллагаа маань бол бас нэг талдаа байгаль эхлэхэд хийж байгаа маш том буян. Тийм учраас бид нэр монголчуудаа бас модоо тарьж одоо буйны зав үйл юм да тэгээд хэл гоё санагдаж байна. Би одоо энэ чинь тэмдэг тавих гэж байгаа. Сэлэн аймгийн одоо цэцэрлэгт хүрээлэнд бас нэг ч гэсэн мод тарилаад энэ модон дээр би тэмдэг тавиад сүүлд нь хэр сайн ургасан байна ирж бас өөрөө үзнэ. Ээж модон дээр очиод хадрын яндар идүүсээ бүгдний сайхан ойр орчных нь хог навш идүүсэн бүгдний сайхан цэвэрлээд одоо энэ тэрбум мод төслийн одоо төрийн бас байгууллагатай нийлээд манайхаа одоо Сэлэн аймгийн одоо ногоон төгөл гэдэг газар бид бас мод тарьж байна. Тэгээд одоо хүнд хэдхэн том маш том одоо юу гэдэг юм буйны юм байдаг. Тэрний нэг нь одоо мод тарих. Одоо ном бичихтэй мод тарихтэй. Тэгээ ингээд хүнд одоо амьд ахуй насандаа хийх одоо хэдхэн зүйлүүдийн нэг нь юу гэхээр энэ нэг нь мод тарих гэдэг энэ маш том одоо буянтай юм өгөөж юм бол байдгаа. Тэгээд Тэнгэр тайлал холбооны тэргүүн хосоо одоо бас маш баярлалаа. Өнөөдөр бас манай ээж модон дээр ирж одоо ээж модон дээр одоо овоолсон хаддаг яндар бүхийг одоо юмыг цэвэрлж янзаж гэсэн бол баярлалаа. Үүнээс хойш бас манайхан бол байгалаад дэлхийгээ шүтэж одоо амьдарч байгаа улсууд маань дахиж одоо модондоо хаддаг буйх дээрээс нь янз янзын одоо асуудал юу өргөхтэй бас ухаантай өргөмөр байна. Болж игэл одоо энэ байгаль орчныг хамгаалсан энэ чиглэлээр өргөмөр байна гэж болж байна. Тэгээ мөн одоо тэрбум модны одоо сангийн одоо сэргүүмдээ бас манай Сэлэн аймагт зурсан баярлалаа. Өнөөдөр Сэлэн аймгийн хувьд бол тэрбум модныхоо зөвлөгөөнийг одоо 3 дахь жилдээ хийж байгаа. За тэгээд ерөнхийдөө яг бидний хувьд гэх юм бол энэ үйл ажиллагааг одоо зохион байгуулад ер нь бол 6 жилийн одоо 6 дахь жилийнхаа нүүрийг үзэж байгаа. Ер нь Хонконг Монгол аяны хүрээнд хийгдэж байгаа энэ үйл ажиллагаа. Тэгээд бас та бидний энэ хийж байгаа үйл ажиллагааг маш сайхнаар дэмжиж бас ингээд аймгийнхаа одоо байгаль орчны хүмүүстэйгээ хамтраад бид нэр ингээд энэ аян маань маш сайхан одоо үргэлжлээ явж байна. Орой бас галын тайлга тахлах хийгдэх юм аа. Тэгээд ерөнхийдөө бас энэ одоо Монгол улсын хоймор нутаг болсон Сэлэн аймгаас үйл ажиллагаагаа эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. Тань ч гэсэн одоо маш их баярлаа. За ямар ч өнөөдөр тэрбум төрийн бас байгууллага Сэлэн аймгийн засаг даргын тамирын газар Тэнгэр тайлал холбоотойгоо нийлээд ээж модон дээр ээж удаа дахин амьдруулъя гэдэг концепцийг гаргалаа. Тэгээ тэрийг таньдуулахад бас таатай байна. Тэгээ ямар ч сан иргэдээ бол одоо модонд сүү биш одоо ус хийж буяа гэдэг уриалгыг гаргаж байна. Дээрээс нь бид ээж модны хаарталт яг 5 настай нарс модыг шинээр тарилаа. Одоо энэ мод бол ямар утгатай вэ гэхээр ээж удаа бид дахин амьдруулж байна гэсэн утгаар тэр модыг суулгалаа. Тэгээд иргэдтэй сэлэнгчтэй болон Монголын бүх ард түмэндээ ээж модондоо ирэхдээ сүү биш ус авчирч тэр модыг усалж ургуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ үйл ажиллагааг дэмжиж оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Мөн Сэлэг аймаг онцгойлон анхаарч энэ дээр хамтран ажилласанд тул их баяртай байна. За та хэдээс бас ажлын амжилт төсөө энэ одоо 21 аймгаар явж байгаа. Одоо тэндээс бол аймгийн осоос та хэдийг бас тодорхой хэмжээнд дэмжиж
модоор дэмжлэг үзүүлнэ гэдэг нь амлсан байгаа тий. Тэгэхээр одоо бол яг аль аймаг руу аль сум руу явж байгаа гэдэг асуудлууд нь бас би байгаль орчныхондоо үргэлж чиглэлийн нөгөө та хэдийгээ дэмжүүлж явна. Ер нь тэгээд одоо хүн болгон модоо тариад явах юм бол боломж болцоо бол байгаа. Тийм учраас одоо ямар ч ургадгийн байна гэдгийг би тааруулж чадчихлаа. Тэгэхээр одоо цаашдаа бол бид нар хамтраад ажиллах. Дээрээс нь одоо ингээд байгаль орчны одоо ээлтэй байх. Өөрөөс нь байгаль дэлхийгээ шүтэж байгаа улсууд маань дандаа сүү өргөж явах хэрэгтэй биш. Одоо бодааг бол одоо шууд тагтаа идээд явчихын. Тэн дээр нэг зовлон байхгүй явчихна гэж бодож байгаа. Тэгээд одоо та хэдээс баярлалаа. Сэлэнгэ аймгийн дээр ирээд бас өнөөдөр зан үйлээ хийгээд одоо Сэлэнгэ аймгийн ард түмний сайн сайхан нийт бас үйл ажиллагаагаа хийж байгаа бол баярлалаа гэдэг бас сэлэмжлэх хүмүүс бол хэлье. Тэгээд ямар ч байсан тэр бүм цантайгаа бол одоо хамтраад ажиллахад бол бэлэн байгаа шүү. Та хэд бас уул уурхайн компаниуд болон цаашдаа хамтран ажиллагаатай газруудтай бол манай аймгийн одоо мод үржүүлж байгаа улсуудыг холбож өгөөрэй. За энэ дээр бол манай аймаг модныхоо тарих газруудын асуудлаар одоо 252 мянган га талбай бэлтгэсэн байдгийн. А дээрэс нь үрийн плантац одоо үрээ хаанаас одоо авах уу гэдэг асуудлыг бид нар шийдвэрлэчихсэн байгаа. Тийм учраас болж өгөл бид нар нутгийн үр тарихыг зорж байгаа. Тэгээд одоо маш олон төрлийн гоё моднууд бол манай аймаг дээр ургаж байгаа шүү гэдэг бас танд хэлье. Тэгээд бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Баярлалаа. Хог биш мод цай. Сүсэг хвширэлтэй уулсаа шүтье гэж бас уриалмаар байна. Мөн тэнгэр тайлал төрийн бус байгууллагатаа бас ингээд санаачлаг гаргаад Хоггүй Монгол гээд уран доор ингээд шинэ санаачлаг гаргаад одоо 21 аймгийнхаа одоо хоймор болсон Сэлэн аймгаас эхэлж байгаад бас гүнээ даралрах илэрхийлье. За цаашдаа тэгээд энэ тэнгэр тайлал төрийн бус байгууллага бас энэ ураагаа өргөжүүлээд 21 аймагтаа ингээд түгээгээрээ улсын хэмжээнд бас ард иргэдийнхаа сонорт хүрсэн сайхан ингээд уран бүтээлэнд хориулаарай гэж ирээ. Тахилтай айлгын байгууламжтай ээж мод маань өөрөө ханш нийх үеэр бол хаврын үйлрэл сүсгтэн олон маш олноор цугладаг. Сүсгтэн олон цуглархын одоо хэрээр одоо ээж мод байгаль орчин маань бас бохирдож тодорхой хэмжээгээр зөв зан үйл хийхгүй болвол одоо модонд маш их хадаг уйсан байдалтай. Энэ ханьхуу хадгийг бас өнөөдөр энэ төрийн бус байгууллага Хоггүй одоо Монгол хөдөлгөөнд аян өрнүүлж байгаа энэ байгууллагууд маань өнөөдөр өрнүүлэн ажиллаж байгаад бас маш их баяртай байна. Сайхан хөдөлгөөнийг өрнүүлж байгаа ийм одоо аянуудыг бол цаашид үргэлжлүүлэн бас Биднээсийн өнөөдөр ихэлсэн ажил үйлс маань сайхан бүтэж галын тахилгаараа бидээс сайхан дууслаа. Тэгээ өглөөнөөс хойш бидээс маш амар шааргуу юм ажилтаа байлаа. Тэгээд нийт ирсэн нутгийн зан олондоо бүгд талархал илэрхийлье. Тэгээ биднээс ямар ч амьд байгаль гэдэг зүйл ямар гайхамшигтай гэдэг зүйлийг биднээс одоо өнөөдөр Монгол хүн болгон ойлгож мэдэж хүн болгон сэрж байна. Энэ цаг үетэйгээ нийлүүлээ бидээс модоо тарьж байна. Тэгээ байгаль дэлхийгээ цэвэрлж ингээд сайхан амьд байгальтай ээлтэй тэр болгоныг биднээс нүүдэлчин ахуй соёлоос өнөөдөр хүртэл биднээс цус яс маханд ингээд шингэсэн зүйлийг биднээс өнөөдөр энийг өвлүүлэн дайж авч үлдэх нь хамгийн чухал одоо их үүрэг болоод байна шүү. Тэгээ бүгдээрээ амьд байгальтай сайхан ээлтэй амьдарцгаая. За сайн байцгаана уу. Өнөөдөр энэхүү галын тахилга маань үнэхээр сайхан болж байна. Сүсгтэй олон маань өнөөдөр сайхан хуран цугласан байна. Энэхүү арга хэмжээг өглөөнөөс эхлээд тэнгэр хангаач сайхан хүлээж авлаа. Галч сайхан бадарлаа. Тэгээд өнөөдөр үйл ажиллагаанууд бүхнээсээ үнэхээр сайхан болж өнгөрлөө. Тэгээд сүсгэлж явдаг сүсгтэй олонны хувьд бол өнөөдөр сайхан өдөр байна. Сэлэнгчүүд маань өнөөдрийн арга хэмжээнийг хөрөлцөн ирсэнд сайхан баярлалаа гэж хэлээ та. За тэгээд Сэлэнгэ аймагт хийсэн одоо бидний үйл ажиллагаа бол их галын тахилгаар одоо өндөрлж байна. Тэгээд энэхүү одоо үйл ажиллагаанд минь бас хамтран зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн тамгын газар болон Тэрбум мод төрийн бус байгууллагында
маш их баярлалаа. Дээрээс нь энэ одоо онцгой байдал цэрэг цагдаа эмнэлэг тэгээ бидэнтэй одоо хамт үйл ажиллагаа хийсэн хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд бас бидний хийсэн үйл маань бас энэ одоо аймагда сайн сайхан түгэж сайн сайхан болно гэдэгт итгэл дүүрэн байна. Тэгээд маа Тэнгэр тайлах холбоо цаашдаа байгаль эхлэгээ хайрлах эхлэгийнхаа сайн сайхны төлөө олон зан үйлсүүдийг хийсээр байх олноо. Тэгээд баярлалаа.